За сайн байцгаана уу та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл таарагийн өнөө удаагийн хөзөр дэлгэл эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ одоо 5 сард ямар хуу байх уу? Ерөнхий юу байх вэ те? Ажил төрөл мөнгө санхүү хувийн хөвлөл ямар хуу байх уу? Яавал одоо илүү тийм аз завшиг их вэ? Анхаарах нь юу вэ? Тэгэд энерги одоо ямар хуу давтамжаар гэдэг хэдүүлээ одоо харцгаая. За баларсаа маань Instagram алдцаа. Тэгээ одоо шинэ Instagram нээгээд одоо тэр доор линкээр ямарч нэг оруулъя. Тэгээд надаар үзүүлэх гэсэн Instagram холбогдож байсан хүмүүс минь энийг үзэж байгаа бол одоо тэр шинэ Instagram руу маань сайхан холбогдоорой. Уг нь миний юу их хандсан. За тэр яах вэ? За юу байна? Ер нь эргэн тойрны хүмүүс одоо ард түмээ энэ сар болон одоо жоохон тийм хүмүүсийн зарим хүмүүсийн бацд ер нь жоохон гарч байгаа шүү. Тэгэхээр ямар нэг фейл хиймит юм байвал битгий өөрөө жоохон буруутгаараа угаасаа энерги жоохон тийм байх шүү. За юу. За 3 хөзөр байна. Одоо аль нүдэн тусан цаг сонгоорой. 3 2 1. За одоо хөзрөө сонгосон гэж бол найдаж байна. Эхний хөзрөө. За эхний хөзөр маань болж байна. Шүүлтийн хөзөр. За хөзрийг гэж хэлбэл ийм цагаан шонхор шувууг одоо аюу их гоё эрвэхээ дагаад нисэж байна те. За ийм байдгийн. Нэгдүгээрт энэ сар бол та нэг дураараа дургахгүй байхаа. Нэгэсэндээ одоо хувь тавилангаас орж ирэх сорилууд болон хувь тавилангаас болох ёстой үйлдэлүүдээр дүүрэн сар бол байх. Одоо жишээлбэл ингэдэггүй юу? Хувь тавилангаас одоо байх ийм нөлөөлөл бага сартай үед хүн ер нь яг юугаа хийнэ яагаа хийнэ те. Тэр үл цэвэр тухайн сонголт үүдэг. Харин энэ сарын хувьд бол одоо бурхан багш танд ямар хувь тавилан үзүүлсэн яаж одоо юу хийсэн нөлөөд үзүүлсэн яг тэрнээс нь хамаарсан бас тэрэнд нь цааш нөлөөсөн тийм одоо сонголтуудыг таниур явуулах болно. Гэхдээ айгаад байх тийм яана хийнэ гэдэг байх юм бол биш. Яагаад гэвэл энэ чинь одоо өвлийн үртэй холбоотой. Ер нь энэ хүчийг сонгосон хүмүүс ер нь миний зүгчсэн юм суурьндаа гайгүй хүмүүс байдаг учраас нэг тийм амар хямраад яана энэ те эсвэл яадаг бол ийдэг бол тийм муу үйл хийцэн нүглэг сайхан хайцангуй баг үйц. За нүгэл хийсэн гэсэн үсрээд ижээсэж хэлэн байгаа биз. Тийм учраас айхтар тийм муу үеийн үр муу юм болох нь энэ сард хайцангуй гайгүй байх хэвээр. Харин зөрөөд одоо сонин азл гэж одоо ярмаар байгаа юм да. За зөв жишээ одоо галтрагч юм эсвэл онгоцос соцорлоо тий азгүйтлээс гэтэл эн чинь юу гэж бодож шүү дээ. Тэр онгоцсон сүйдэгч юм уу эсвэл багтлагч юм уу тий. Тэгэхээр одоо азтай биз дээ. Яг тэр шиг одоо зарим тийм хүмүүстэй муудалцах одоо салыг гэж бодож байгаа хүмүүстэй муудалцаад эхлэх. Эсвэл бол одоо ашаастай гаруунаас нь тийм ажлынхаа дарагтайгаар муудалцах юм уу тий. Тийм маягийн үйл явдлууд болно шүү. Ер нь хувь тавилангаасаа өөр чинь одоо холбол дээр юм а те боловол дээр юм а гэдэг одоо юу руу одоо юм руу оруулж байгаа бол орлоо гэсэн үг. Тийм учраас гинтийн үйл явдал болвол битгий өөрийгөө гайхаарай. Бүх юм одоо яг цагийн одоо явах хэвээр зам зургаараа авал явж байгаа гэсэн үг. Бас нэг зүйл. Хувь тавилангийн үзэр нэг гоё юм хүн сэрдэг. Ер нь би бас ингэж амьдрах нь зүг рүү те. Ер нь би бас ингэж хүмүүстэй ингэж харилцаад ийм ажил хийгээд эсвэл ийм дорж юм ийм дээр явах юм уу? Ер нь зүг рүү. За ер нь сэрцгээ одоо монголчуудаа сэрцгээ гэдэг чинь бол баг энэ сар бол ер нь болох байх гэдэг юм бол илүү сайхан ороод байгаа юм. Би одоо тийм учраас энэ сард ямарваа нэг тийм бинтийн үйл явдал болвол тэгэл болох ёстой байсан гэж бодож байгаа. Битгий өөрөөгөө тийм одоо буруу зүйлүүд одоо буцаая те болиулах гэх юм байхгүй шүү. За яа. Тэгэд хамгийн чухал нь гэвэл амьдралдаа энэ сар зоригтой амьдрна. Бурхан багшаа би яг ийм амьдрал байна те ийм гоё баймаар байна гэдэг. Яг тэрийг бүх сайхан тодорхойлсон байвал одоо тэр зүйл чинь бүтгүү те. За бүтгэхээр байсан одоо бүтгэхгүйсэн ч гэсэн яаж аюу тийм сайхан байхаар зүйлсүүд чинь бол амьдрал оруулж өгөх юм байгаамаа гэдэг хөзөр энд гарч байгаа юм шүү. За яа. За зөрөөд ажил төрөл карьер. За тэнэг гэдэг хөзөр болсон. Тэнэг бол өөрөө таар үзрийн хамгийн ихний хөзөр. Юу гэсэн үг вэ гэхээр юу одоо хардаа дөнгөж төрөд удаагүй юм янзаг эрвэхээ хараад зогсож шүү дээ. Харанхуй байд. Гэсээр тийм айж байгаа юм алга. Бас ингээ сайн харуул отж байгаа амтаа алга тийм. Тэгэхгүй хэцүү шүү дээ. Зарим согоо могооч дөнгөж хүүхдэд төрүүлэл тэгэл перк гэж үүсдэг. Тэгээ нөгөө хөөж усан 99 заслан баран те нөгөө янзлан үлддэг. Тэгээд янзын тийж эхлэх юм шиг яваад ийдсэн.
Гэтэл айханг болох зүгээр байхгүй. Юу гэсэн үг вэ гэхээр одоо ер нь ажил төрөл карьер яадаг гэдэг юм тал дээр та өөрчлөгдөх байх шүү. Өөрчлөлтийн юмуд орж ирэх байх, шин боломж орж ирэх байх, шин танилуд ялангуяа ажил төрлөл дээр орж ирэх байх. Одоо ингүүл гоёо тэгвэл гоёо гэсэн зүйлс чинь тань дээр үсээ орж ирэх байх шүү. Тийм учраас одоо ийм өөрчлөлт орж ирж байгаа нөхцөлд яана гэхийн оронд яаж энэ өөрчлөлт гоё юмыг ашиглах вэ гэдэг юм руу одоо бодсон илүү дээр байгаа заа юу. Битгий өөр дээр одоо эргэлзэж танил зэсгүй бол одоо ялангуяа хамгийн чухал нь бас юм байгаа шүү. Буруу хүнээс юм асууж болохоор ялангуяа таны тийм дандаа дарддаг хүнээс яг гоо эрсдлийг анхаарч болгүй яг хөө. Гэхдээ байнгын нэг юм муу амттай те амнаас нэг юм одоо бараг өмхийн хангалттай дараа дээр гэмээр хүсэлдэг штэ. Дандаа нэг юм амлаа болчихгүй бүтгэн. Тийм хүмүүсээ битгий ярилц, битгий өөрөөгөө одоо ийм бай тийм битгий тийг зүгээр л орхичих заяа. Тэгээ нэг гоё зүйл юу ер нь ажил төрөл яадаг гэдэг тал дээр та одоо бас янзч нь яадаг байлээ. Бүх юм ингээ гоё айтайхан байдаг штэ. Одоо амьдрал ямар сайхан юм бэ, амьдрал ямар гоё юм бэ гэдэг шиг таны амьдрал ч гэсэн бас одоо шин боломж шинүүд ингээ ямар гоё юм бэ, ямар айтайхан юм бэ гэдэг зүйлс зөндөө орж ирэх учраас бүх юм нь нээлттэй, бүх юм нь гоё, бүх юмас яавал те гаргалгааг нь олж болох үгийг сайхан харж байгаарэ гэдэг утгаар хэлж байгаа юм. Тэгээ бас зүйл өмнөх шүүлтийн үзүүдэд гарсанчлан юу яах ёстой шүү. Амьдрал дээр ер нь сар ихлэ ингэ явж байхдаа яг ажил карьер эсвэл ер нь амьдралын өөрчлөлтөн дээр юуг өөрчлөмөр вэ? Юуг гоё байлгамаар те? Юуг ингээд нэг юм одоо өөрийнхөө гоё байлгамаар гэдэг сайн тодорхойлсон явц чинь тэр нь хувь тавилангаас бүтэхгүй эсвэл яаж бүтэх тал дээр өөрчлөлт хариултад орж ирэх юм байгаа шүү заа юу. За одоо хувийн харилцаа амьдрал яах вэ? 4 аяга харьцангуй тайван байх юм байна. Хардаа одоо хөгшин хэрэм ингээ наран цайхан ээж штэ. Юу гэсэн үг вэ гэхээр одоо хөгшчүүд яадаг вүлээ? Бүхэнд харьцангуй тийм тайван болцсон, асуудалгүй болцсон, гоё боллоо гэдэг штэ. Яг тэр шиг айхтар тийм хосын ер нь хувь хүний хоорондын харилцаа, зашгүй хосын харилцаа яадаг гэдэг юм харьцангуй тайван байх. Айхтар тийм драматик үйл явдал хайрцангуй гайгүй. За тэгээд яг хостой болоод тийм босон ч гэсэн одоо тийм дажгүй хүнтэй болчдөг ч юм уу эсвэл амар тийм хэрүүл урж юм эсвэл тийм үгээр хайрцангуй хөвтөхийн сайхан юм болдог ч юм уу те. 4 аяга бол нэг талаас бүх юм сайхан болж байгаа хөзөр. Нөгөө талаас бас өөдөх хөзөр шүү. Нэг заримдаа юм балан юм байдаг нөө хүсгэд ясна гэдэг шиг. Бүхэн ингээ сайхан болоод бүтээд ажиг байх тусам хөөхөн одоо амьдралаасаа тийм таашаал авахгүй, гоё байхгүй, эсвэл тийм бүх юм хөрөглөө байхад өөдөг ч юм уу те. Тийм байх магадлал өндөр байгаа учраас өөрөө дээрээ ер нь яавал одоо гоё байж болох уу? Яавал амьдралын сайн сайхан үзэл айтайхан байж болох уу те? Тэр талаасаа юм хумыг анхаарад бас ойлгож ухаарад байж ах нь илүү чухал юм шүү гэдэг үзэр энд гарч байгаа юм. Бас нэг зүйл. Тэгээ нэгд гоё бай гэхээр чи одоо балааш тийм нэг хувь тавилангаас энийг тэрийг хийхээр яг өөртөө чинь яавал гоё байх вэ? Яавал айтайхан байгаад гэдэг юм жоохон орхигдох магадaltaй шүү энэ сарын хувьд бол. Гэхдээ арган эвэн айтайхан олдох байх гэж бол бодож байна. За юу. За тэнгууд одоо бас нэг аюул дажгүй зүйл бол байгаа. Энэ дээр юу яа гэдэг өөрийгөө үр дүнгийн хувьд зөв юм заа юу. Гэхдээ тэр чинь яг өөрчлөлт тийм таалагдаад айтайхан байна гэдэг бол юу бол гэдэг юмнууд бол одоо энэ сар ер нь байх шүү. Хүүхэнтэй харилцах тал дээр бол. За харин одоо гаргалгааны буюу одоо энэ сард ер нь яг байх сайхан бүтгэн байх гэдгийг харцгаая. За сүүлийн цамхаг. Яалтчгүй энэ сар бол ер нь өмнө нь ингээд хийгээж бодож байсан эсвэл одоо өмнө байсан ерөн зүйлсүүд сайхан юм жоо өөрчлөгдөх магадлалууд бол байгаа. Ер нь энийг болий бүтээ гэсэн те уусаа энергич тимийн цаанаасаа ч гэсэн бас өөрчлөлт тийм балай байдал оруулаад байгаа одоо юмуд ингэ байгаа учраас өөрчлөлт бол тодорхой гол нь яаж өөрчлөгдөх вэ гэдэг чинь өөрөөс чинь болон хувь тавилангаас бол хамаарна. Гол нь ерөнхийдөө бол тийм сайн өөрчлөлт буюу өөрчлөлт тийм гоё үр дүнтэй өөрчлөлт
өөрчлөлтүүд бол байна. Тэр нь яа гэсэн үг вэ? Одоо чинь зулгаадаг паразитлдаг байсануудыг боловсгож гэдэг юм уу? Эсвэл хоёрын хооронд ийм ядаргаатай харилцааг бас боловсгож юм уу, салгаж гэдэг юм уу? Эсвэл болохгүй бүтггүй зүйлээр орж явахад нь тэрийг боловсгож байдаг юм уу те? Ерөнхий байдлаараа бол нэг тийм маягаар бол явах магадлал бол байна заа юу. Бас нэг зүйл цамхгийг хардаад хөгжлийн байгаж ингэжээсэ. Ингээл нэг манай найз хүмүүстэй аймаг гэрээ хэлцэр хийхэр болоод амар гэж гаргалт зураал явцсан болцсон гэсэн байхгүй уцаалцсан. Тэгээ явахтай нэг арай гэж устаа болоод нэг хүмүүс холбогдсон чинь хэд оногш бид нар болж байгаа шүү дээ оронч бас. Ингэж алга болдог хүнтэй бид нар холбогдохгүй гэсэн. Тэгээд нэг ажил судлаа. Гэхдээ том зургаар харавал мань хүн тэрний дараа нь яг өөр амьдралаа өөрчлөөд итүү зүг зураг явсан. Юу гэсэн үг гэхээр амьдралд сонирн байдлаар азгүйдэл болд юм аа. Тэгэхээр тэр нь их тийм амар муу азгүйдэл биш, харин өөрөөр хэрэгтэй үйлдэл бас байх боломжтой байдаг шүү. Тийм учраас битгий юм хүн дээр ийм зүйлсүүдээр яана гэж битгий бодож байгаарай. Аз бол аз. Гэхдээ их тийм өрөөч нэг тийм гоё өөдрөг эерэг маяг гэдэг юм шүү заяа. Эерэг маяг ирвэл бүр сайн л үз. Битгий ойлгох гэж байгаа. За харин хоёр дахь үзүүр дээр. За 7 сэлэм. Юу яана энэ хөдрөөс сонгосон хүнтэй аюу тийм мэдрэмжээ дагдаг төрлийн хүн байгаа даа. За юу. Тэгэхээр жоохон сэргэлэн баймаар байна. Яг юуг болгомоор байна те юу бүтээмээр гэдэг аюу сайхан төвлөрмөр байна. Хит мэдрэмжэндээ автаад ингээд явмааргүй байна. Тэрний оронд имийг толоо хараад том зур хараад надад ашигтай юу те ашиггүй юу те. За тэгээд яг энийг хийвэл бүр дажигүйгээд хит мэдрэмжэндээ автахгүйгээр юмыг хийжээвэл айгүй сайн шүү гэдгийг үзүүлж байгаа. Хоёрдугаар дөрмийн бус юунд тоолох хэрэгтэй. Ажил төрөл тал дээр. Нэг юм жоохон муухай юм байдаг. Гэхдээ зөв. Яг юу яа л да. Нэг хүн болон өөрөө чинь урд хоёр хүний өөрөө чинь урд болон тэр хүний бусны урд те талах байна. Өөрөө чинь арай л ойрхон байна. За тэгэнгүүт өөрөө чамд хоёр сонголт байгаа. Чи талхаа идэхгүй эсвэл тэр хүн талхаа өгөхгүй. За талхаа энэ удаад идэх шүү. Чи дандаа хүнд өгөөд байна. Энэ удаад талхаа идчихээж яаж тэр хүн үүсэх хамаагүй. Чи энэ удаад талхаа идчихээж чамд илүү тийм дайжгүй сайн сайхан тийм аз авшаа орно. Битгий нэг тийм ариун цаг буян мэдээ. Чи хангалттай сайн буян хийж байгаа. Тэрийгээ сайн бодчих гэдэг хөдрөл энэ дээр гарч байгаа юм. За юу. Тэгэд хамгийн чухал нь гэвэл магадгүй зөв хүмүүстэй ер нь тийм өвгөө гэж хэлснээр хардаа энэ чоноос ингээд улаан болгоод нуугдж байгаач та бага сэлэмтэй битгий нэг тийм хоёрын хооронд сонин зүйлээр тийм буянтай царайлаарай дэмий бүр дэмий шүүдгийг ингээд хэлж байгаа юм аа. За 3 дахь нь 4 аягны гаргалааны нэвшүүлтэр 1 аяга. Юу яах вэ гэдгүүлээ амьдрал танд шин мэдрэмжүүдийг шин сонголтуудыг бол өгөх байх. Гэхдээ яг тийм хүсэж байгаа гэхээс хэрэгтэй зүйлсийг мэдээж эхэндээ бол яг таалагдахгүй. Яг нэг үгээр ярив. Гэхдээ дашин дотоод энэ хүсрээ сонгосон хүн та таны ер нь хүмүүстэй харилцаа чинь ингэж тахшгүй байна. Танд таарч тохирох хүн байна. Таны дуртай хүн гэж хоёр өөр байгаад тахшгүй. Энэ хоёр хүн бол хоёр өөр. Таны дуртай тантай харьцах хүсэж тантай vibe хийх хүмүүс танд хэрэгцээгүй байгаа. Тийм токсик байгаа тань. Зөвхөн танд хэрэгтэй, танд тийм тохирохтой, танд таарах хүмүүстэй та харин өөрөө тийм дутуу үлдэх юм эсвэл гэдэг юм тэгээд хэрэггүй. Энэ удаа зарим нэг сонин санагдсан хүмүүстэй гоё боломж өг. Тэгж үз таны амьдрал илүү тийм хосын харилцаа ч юм уу эсвэл хөөс тал дээр дайжгүй байх гэдэг. Тэгэхгүй бол нэг гонгосон намаа тавах хутлаач гэсэн би тавахгүй гэдэг чинь үйл явдал жоохон болох гээд байдгийн байх шүү гэдэг үзэр энэ дээр гарч байгаа юм аа. За 2005 сард ерөнхий юу байна вэ? Хувь тавилангийн үйл явдлууд их болно. Тэр хувь тавилангийн үйл явдлууд нь голоо таны амьдралыг өөрчлөх, зүйлс рүү өөрчлөх үйл явдлууд болох учраас огцон тийм үйл явдлууд гэдэг үйл явдлууд болно. Ажил хэрэг тал дээр бол цоо шин гой зүйлсүүд орж ирнэ. Тэрэн дээр сэргэлэн байж илүү өөрийгөө бодсон байгаарай. Хосын харилцаа болон хүний харилцаа тал дээр жоохон гонигтай тийм уйдахтай байх ч гэсэн энэ нь танд яг үнд хэрэгтэй юм аа. Тэгэхгүй бол та өөрөө жоохон токсик хүн ч юм уу тийм эсвэл жоохон бүтггүй сонголт хийх гээд байх магадлал байгаа юм байна шүү. За сахиусан тэгрүүтэн танд юу зөвлөсөн байна? Харцгаая. Чи дээрээ сонголтоо хий.
нэг ийм зөв сонголтыг яг зөв хиймээр байна. Тэгэхгүй бол одоо буруу сонголт хийх юм уу? Эсвэл сонголт хийхгүй байдаг юм уу? Тийм байдалтай байгаад байна. Та өөрөө яг зүрх сэтгэлээсээ те ямархуу зүйлийг хүсэж байна. Ийм хүмүүс байдаг юм. Зүрх сэтгэлээс уг нь юу хүсэж байгаа яаж гэдэг нь бүгдээс мэддэг. За тэгээ яг тэр нь өөрт нь ингээд орж ирэнгүүт тэрэндээ юу ядг вэ? Тэрнээсээ айдаг ч юм уу? Эсвэл тэрэндээ нэг тийм сонирхол татгүй ч юм уу те? Яг тийм байдлаар та бас байх гэдэг юм шүү. Тэгэхээр яг үнэхээр яг юу хүсэж чинь тэрэндээ сайхан орооч. Яг хайртай дотоо хүн байвал тэрэндээ сайхан хайртуудтайгаа илэрхийлээч. Тэ? Гэдэг хөзөр бол энэ дээр гарч байгаа юм аа. Тэгэхээр яг өөр дээрээ үнэхээр энийг хийхийг хүсэж байгаа бол нүдээ энэ зориулаад хий. Нэр шүү. Үр дүнтэй таалагдсан заяа. За харин таны энерги ямархуу байна энэ сар харцгаая. За танд тэнэг гэдэг үзэр гарсан. Юу гэсэн үг вэ гэхээр энэ сар бол таны хувьд цоо шин эхлэлийн, олон шин эхлэлийн одоо бүр энергиэр өртөлт юм байна штэ. Ер нь л нэг юм энергийн шинжлэгдсэн юм одоо байгаагаасаа гинт ухаарсан тий одоо нэг сэрсэн хүү гэдэг шиг юм тийм байх юм байна уу гэж гарч иж байгаа юм аа. Нэг ийм юм байгаа юм аа. Та амьдралдаг энэ чинь солигдоод ингээд өөрсдөө гэдэг. Гэтэл яг одоо сэтгхүүтээ өөрсдөө энэгээр байна гэд байх магадлал байгаа. Тэгээ хэлээд байгаа шүү. Бурхан танд сонголтоо өгж байгаа. Та тэр сонголтоо яаж хийхээ та өөрөө мэдэх. Тэгэхгүй бол би одоо тэнд миний хэлээд хайр байхгүй. Харин өөрөө өөрсдөө гэсэн юм шүү. За юу. Угаас энерги өөрсдөө ч одоо гарч иж байна. За ингээд эхний хөдөр маань дууслаа. Хөдөр төлөвлөгөөч нь таалагдсан бол лайк дараад шеэрээр subscribe дараад донешн хийж маш баярлалаа болно. Мөн одоо бүлгийн явтан дээр юу хийхийг үсний хол зөвлөлттэй байна. Юуны төлөв хэмжээнд хичээлүүд тэр сайхан манифест хийгээд залбирлууд өрөөлөх болно. Тэгээ та бүхэнд хамгийн сайн сонсорой. Мөн дашин тусгад та бүхэнд байнгын асуудал эсрэг орол та бүхэнд одоо надаас сайхан үзүүлж болно. Facebook-ын Instagram сайхан холбогдоорой. Намун байнгын стресстэй хэцүү байгаа та энерги зөвлөлөг орох давсыг санал болгож байна. Ердөө 10 минут орсоосон дараа 10 сарын бичлэгээ гаргаж аюул сайхан тавьшаад гой болоо гаргаж байгаа шүү заяа. Тэгээ хамгийн сүүлд нь юм хэлээ. Амьдралд хүн хувь тавилангийн аюул цөөх орж идэв. Тэрийг ашиглах хэрэгтэй. Ашиглахгүй бол тэгэл өөртөө л охин шилэндээ одоо тэгээд. За тэгээ одоо та бүхэндээ сайн сайхныг хүсье. Хоёр дахь зөвлөгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань сэлэмний хатан. За хөзрийг ажиглавал үргэлжлэн нэг сэлэмний хатан. Тэгэхээр энэ сард одоо юмыг дэ болохгүй бүтгэм хийх аваас мэдгүй чадахгүй гэх зүйл үгүй бөгөөд цэнгэлийн манад очих нь одоо танаас цэвэр хамаарна гэж манай нэг аюул гоё хүн хэлсэн байт юм аа. За маасан их уучлаарай. Юу гэсэн үг вэ? Сэлэмний хатан бол яг тара үзрийн дөрвөн хатан дунд хамгийн тийм бие даасан бас шийдэмгийн одоо хөзөрөхгүй юу. Тийм учраас та энэ сар бол их тийм бие даасан шийдэмгийн юм нэг тийм одоо шудраг ханддаг нэг юм юу яахгүй байхаа юу гэдүүлээ одоо шалжгана зөөлөн байхгүй илүү тийм одоо юмыг болгоол бүтээй харилцаж гэсэн адилхан тийм одоо ингэвэл одоо болгоол бас бүтээй болил гэдэггээр илүү орох бах. Яагаад ийм байдал орчвоо гэвэл энэ хөдрийг сонгосон хүн та магадгүй ойрын хэдэн сартаа хүмүүсийг ингээ гоё байлгыг гээд одоо айтайхан байгаасаа гээд өөрийгөө хайцсан байх магадлал байгаад байна. Тэгээд сүүлд нь ингээд энэ сараас эхлээд одоо нөгөө нэг дайны сахиусад тахлаа гэдэг шиг одоо уур хуцаарын сахиусад жоохон тахиад өөрийнхөө бай гээд одоо би л надад гоё байвал гоё бус хүмүүс ямар гана подлиг өдрөө орж байгаа шиг байна. Угаасаа тэрэн дээр ягаад гэвэл энэ хөдрийг сонгосон хүн та ер нь жоохон зөөлөн талтай байгаад байна. Тэгэнгүүт одоо энэ хардаа эрвийнхнүүд ингээ бас хийвсэн байх үз. Яг тэр шиг хувь төлөвлөсөн миний өгшөө одоо жоохон уурлаа, хангалттай гэгэрлээ. Хангалт одоо деважны бол алидийн газар авах хэмжээнд буй үйлцээ одоо жоохон нүгэлөвтэй гэж одоо гэж байгаа юм шиг таныг одоо чиглүүлж байгаа юм аа. Гэхдээ нэг юм бодох хэрэгтэй. Энэ чинь одоо сэлэмний хатан гэдэг нь одоо тийм учиргүй тийм шолом шиг одоо сониусын дуурлаад авах биш. Шодрог бай өөр чи хүмүүсийг яаж хандж яг тэр зөрүүлэлт хариуг сайхан барьж суур. Тэгээд ямар нэг юм хийх байхдаа яг цэвэр үр дүн дээр нь хар. Тэгээд хүмүүсийн бодол битгий авт. Угаасаа хүмүүс энийг энэ саржангаа тийм зүүн чигчийн хангин заримдаа баруун чигчийн хангин ер нь чих хамт хоолойгоор үзүүлэх гэмгүй шүү. Угаасаа жоохон чихний өрөөсөл орох магадлал байгаа шүү. Тэгээд юу яана бас
хүмүүстэй харилцах тал дээр эсвэл ямар нэгэн шийдвэр гаргах тал дээр угаасаа та ийм үед үлээ. Жохон ярьшигтэй нэг юм үүдэж штэ. Нэг одоо нэг юм сонгох гэхээр зөөр сонгох гэдэг нэг юм одоо энэ нь тийм байна, энэ юм байна. За би иймийг сонгоно гэдэг. Яг тийм байх хэрэгтэй. Та. Тэгэхгүй бол та өмнө дандаа одоо юу гэдэг хувь төлөнгөөс нэг миний хөшөө жоохон нэг тийм одоо шалчгнуур ярьшигтэй жоохон бай тэ. Байсан нь угаасаа дээр юм аа. Тэгэхгүй тэгжээж одоо энэ сар аюу тийм дажгүй боломжууд дажгүй өгүүлээд бол одоо орж ирэх юм шүү гэдэг хөзөр энэ дэр гарч байгаа юм аа. Тэгэхдээ хамгийн дажгүй заяа. Энэ сарын хувьд ерөнхийдөө над үзэхээр таны одоо ухаалаг байдал, логикоор хандах хандлага, өөртөө ихтгэх байдал аюу өндөр өснө. Мэргэн гэж хүмүүс ярьдаг штэ. Бас хүмүүс тэний хүндлэх тал руу ч аюу сайн байх юм заяа. За харин ажил төрөл талтай ярих байх нь одоо харцгаая. 2 сава. За хөзрийг ажиглал бол одоо нэгэн үнэг юу байж байна? Одоо 2 савааны нэгийг сонгох байж байна. За юу гэсэн үг вэ гэхээр ажил төрөл тал дээр бол энэ сар нэгдүгээрт аюу их тийм төлөвлөх бас шинээр төлөвлөж одоо тэр төлөвлөсийн үнд сайхан хийж хүмүүс сайхан танилцуулж одоо бас тэр төлөвлөсийн үнд сайхан сонголт хийж бол явах хэрэгтэй байна уу гэж байгаа юм. За 2 сава бол өөрөө сонголтын хөзрөө. За сонгох юмаа бол одоо сонгосон байж зөв өө. Тэгэхээр нэг юмыг бол анхаарах хэрэгтэй байгаа юм. Одоо яг ингээ явах ч одоо тэнд бол хувь тавилан гэхээсээ илүү хүний тал дээр 2 сонголт үүсэж байгаа юм. Нэг бол өөрийгөө бодох уу эсвэл бусдыг бодох уу. Ялангуяа ажил төрөл одоо мөнгө цаас тал дээр. Ер нь нэг тийм өөрийгөө бодчихвол жоо хувь ажилласан мэт яа тий. Тааш одоо зөндөөл хүнийг бодлоо, зөндөөл боёо үйлдэлээ хэлээд байгаа шүү. Яваачнд бол та хэдийн 0-л бол авцсан байна. Одоо бараг л байшин машингаа барих уу те одоо хундаа мундаа чадахгүй гэсэн аагур болд байна. Тийм учраас өөр тал дээрээ жоохон өөрийгөө жоохон тийм бодсон. Тэгээд жоохон эрсдлийг хүлээж авсан. Яг одоо өөр шигэ биш арай тийм жоохон хүүтэн шийдвэрүүдийг тийм өөр хэрэгтэй хүүтэн шийдвэрүүдийг ер нь гаргавал ямар вэ гэдэг хөзөр байгаа юм. Бас нэг зүйл. Сэлэмний хатны хажууд одоо 2 сава гарсан. Юу гэсэн үг вэ? Юу яах юм шиг вэ? Нэг бол өөрийгөө бастай ингээд яагаад явах вэ? Эсвэл одоо бусдыг ингээд хайрлаа явах уу гэдэг чинь одоо тэнд орж иж байгаа юм. Битгий өөрөөхөө тийм 5 дахин бустай бай. Харин амьдралаас яг авах юмаа аваад хаях юмаа хайдаг тийм шийдэмгий байгаарай. Тэгээд давхар одоо эхний төлөвлөгөөний одоо эхний алхмаа хийж эхний төлөвлөгөө гаргаж тийм үр дүнтэй байгаарай гэдэг хөтсөр энэ дээр гарч байгаа юм шүү. Тэгээд цааш нь ингээ харуулах юм гэдгийг юугаа карьерээс төлөвлөл. Тэгээд юу гэдгүүлээ мөрөөд мөнгө төлөх үүдэг штэ. Тэгвэл одооноос мөнгө төлөх мөнгө аавна гэвэл яах вэ? Яг саваа гэдэг хөтсөр тэгээд сэлэмтэй нийлэхээр ийдгийн хоёулаа хурд үзэр нэг юмдаа одоо ер нь энэ сар ажил төрөл тал дээр бодсон юмнууд чинь их хурдан биелээ явчих байх. Ингээ нэг зовлонгүй ингээд ингээ яана нэгээ сайхан сайхан явчих байх. Тэгэхээр тэр төлөв аюул сайхан болж байгаа юм. Нөгөө талаас юм байгаа юм. Одоо юу гэдгүүлээ яг зөв зүйлээ яг өөртөө хэрэгтэй зүйлсээ ингээд яг гой мөрөөдтэй байвал тэр чинь урт хугацаанд биелэх юм сайхан наашлах юм а гэж байгаа юм. Тэг 3 дугаарт гэвэл таны суурь энэ сар яг нэг тийм мөрөөдлөөр чинь дүүрсэн тийм сайхан суурь бол гоё бүрдэх учраас яг сайхан мөрөөд тэг мөрөөдсөн сайхан биелүүл тэгж аюу сайхан үр дүнгууд гой үр дүнгуудтэй сайхан гарч ирэх юм байна. За 3 дахь хөзөр хайр дурлалын харилцаа ер нь хувийн харилцаа 6 сэлэм. За хосын харилцаа ер нь хувь хүний харилцааг тал дээр юу явах байхаа амьдралын үнэтэйгээ нүүр тулах байхаа гэдэг үзэл гарч ирж байна. Нэгт өдрийг ажиглаад одоо ингээд эцэг хэрэг одоо эмэгт хэрэг ангаах хоёроо хаяад нисэж штэ. Гэтэ нэг тийм юу бол биш. Одоо юу гэдэг тийм амар орхиж явахаасаа илүү анд явж байгаатай адилхан гэсэн үг. Нэгдүгээр зарим зүйлсийг хүлээн зөвшөөрмөр байна. Зарим хэрэггүй зүйлсийг орхимоор байна. Хоёрдугаар илүү тийм эрсдэлтэй алхам хийж хүмүүсээ танилцах юм уу эсвэл юм ямар байна. Энэ нөхцөл сонгосон хүн та муу дээрээ мэдхүүс жаа хурган бардан байгаа даа. За хосын харилцаа хайр дурлал болий зүгээр яг өөр чинь
өөр чинь боломжийг олгож ирэх хүмүүстээ та ер нь шууд өөрөө саналсан гартаад өөрөө ярьж баймаар байна. Тэгээд одоо яг ямар хуу хүнтэй ямар хуу үр дүнг үүсгэж ярих вэ гэдгээ та өөрөө бас бодож төлөвлөмөр байна. Тэгэхгүй бол нэг юм өөгжиж булчиргааж биш нэг хүнийг хараад нүдээ ирэмцэн нөгөөх нь энэ хүн над руу одоо намайг ингээд яач юу те өдчүү гэсэн маягтай тийм бодоод үлдээд байна. Хитэн ч өнөрөө ирвчүү хитэн ч үгээд гэдэг яач юу. Ядж яхад Монгол очиж байгаа тэнэгч тас. Би үнэлж барьж байгаа юм дээ. Буруу шүү дээ. За тэр яг нэг ёсондоо юу ягаарэ хосын амьдрал бай юу ч вэ гэсэн одоо орхих юм бол зүгээр сайхан орхичхоо. Угаасаа шинэ хүн сайхан орж ирнэ. Юу гэдгүүлээ тэгэхгүй бол энэ үс сонсон хүн та зарим тийм тааламжгүй хүнээс холдож чадахгүй байгаа те. Энэ тааламжгүй хүн зүгээр нэг найз биш. Заримдаа их хүний хувьд их ойрхон байгаад. Бараг юу яачих байх шүү. Энэ хусаар хувь тавилангаас бараг тэр хүнтэй холдуулах юм муудалж тусмаар бол орчих байх шүү. Заавал нэг юм хоёрын хооронд хүнтэй яагаад шаардлага байхгүй нэгдүүлээ одоо зуурлах шаардлага байхгүй шүү гэж бодож байгаа. Нэмээд зөрөөд өөр чинь илүү сайн хүмүүс орж ирнэ. Нөхч вэ, хосын харилцаач вэ те. Одоо сайн ээж орж ирнэ гэж байх юм. Ямар ч их сайн хүмүүс энд л сайн орж иж зөвлөгөө сайхан өгөөд айтайх юм бол болох байхаа гэж байгаа юм. Тэгээ бас нэг юм байгаа юм. Ер нь хүнтэй харилцах тал дээр энэ өдөр сонгосон хүн та алдаж онож яваад байна даа гэж байгаа юм. Яагаад гэвэл за яах вэ нөө хүнд бас сайн санах бол нэг буруу бол биш. Гэхдээ зөрөөд сайн сансан хүн чинь дараа танд бас таны цосгүй болох магадлалууд бол байна уу да. Эсвэл токсик хүнтэй та өөр байгаа гэж яах мэджийн дүнтэй бодож үзэх юм бол ер нь бодож үзээрэй. Хит тийм ерөнхий байх нь бол биш юм шүү. Тэгээд нэг юм одоо хүмүүс юу гэдэг тогтвортой байдлыг одоо ийм юутай токсик тийм хортой аюултай харьцаатай андуурдаг. Тогтвортой байгаа юм аа гэдэг. Гэтэл чинь яг өөрөө ч яг тийм паразитлах маягтай, шивж сорох маягтай, энэ зүйл чинь байнга тайван байхгүй байх юм байдаг учраас ер нь тийм хүмүүс бол таавал энэ сар бол холдсон чин дээр зөрөөд дажгүй хүмүүстэй лаад ойртсон чин дээр битгий өөрийгөө тийм ядаргаатай байдлаар оруулаад хэрэгтүүлээд гэдэг хүзэр бол гарч байгаа юм. За юу. За одоо энэ сар танд ямар хуу гоё тийм гоё боломж байна уу? Эсвэл танд жоохон тийм сойр өнөд одоо хэвлээ харцгаая. 4 сава болж шít. Хормын үзэр. Ер нь энэ сар та аюух тийм гоё азтай, тэмдэглэл үйл явдлуудтай, товчхолтой бол шоудалтай, намрын ихэнх сар бол зуны ихэнх сар бол их сайхан одоо цагаан ногоо ихтэй тий ширээ эдээ булда илбэг гэдэг шиг тийм сайхан хэлж байна. Гол нь нэгт юу ягаараа. Хотод бодоорой. Ягаад гэвэл энэ сар одоо тань дээр ийм шийдвэр хийх тусам одоо яг гоё өөртөө хайртай шийдвэр алхмууд хийх тусам гоё тэмдэглэхөөс гоё тийм мэдээ их сайхан сонсогдно. Мэдээж Монгол тэмдэглэнэ гэдэг чинь бол жоохон гарч орох байхаа гэсэн үг. Баг гарч ороорой. Угаасаа тэгээ 100 эхэлж байгаа штэ. За нөгөө талаас юу байгаа 4 сав бол өөрөө амжилтын үзэр. Яг өөрийгөө хайрлаа, өөрийгөө гоё байлгахыг явахад бол одоо танд бол аюул сайхан амжилттай. Өмнө нь яагаад би ингэ хийх юм болоо? Өмнө нь яагаад би өөрийгөө те ингэ сул тавьж одоо эсвэл яг ийшээ явж байгаа бол энэ хийж байгаа юм бол гэж бодогдтол аюул сайн сануулууд бол болох учраас нэг талаас бол аз нэг аюул сайхан ивээд нөгөө талаасаа бол бас нэлээд олон хүмүүс тань руу сайхан хуучны болон ирээдүгөөс орж ирэх байхаа шинэ танилуд болон хуучны танилуд тань руу зөндөө орж ирэх байх шүү гэдэг хөзөр энээр гарч байгаа юм. За хоёр дахь нь шүүлтийн үзэр. Яг өөртөө ажил төрөл тал дээр шудраг хандаарай. Энэ өдөр сонгосон хүн та толгой сайн ажлыг дээр нь зөөн сонин сайтай. Юу гэсэн үг гэхээр хэн юу хэлж ийн бас одоо хэний зүйл яаж бүтгэх яхийг би зөндөө мэдж байгаа. Гисэн хэрнээ юу яадаг юм шүү. Одоо зүрх сэтгэлдээ ингэж автаад байгаа юм шүү. Хит нэг юм юу яадаг юм шүү гэдгэлээ. Одоо зүрх сэтгэлээс автаад яг бод байдлыг бас харахгүй байгаа юм шүү дээ гэдэг хөлзөр энэ гарч байгаа юм. Тэгээ бас нэг зүйлийг 20 өдөр одоо хувь тавилангийн өдөр. Хувь тавилангаас өөрөө ч юм бол жоохон сайн сорилт өгч байна. Өөрийгөө одоо амьдрал дээр те би өөрөө сонголт өгч байгаа шүү. Энэ сонголтыг өөрөө юу яа? Айтайхан байх уу, яах уу гэдэгтээ өөрөө мэд хамгийн чухал нь амьдрал дээр та хожих ёстой. Авс өөр тал дээр аюу сайн байна, сайн амьдрал гэдгээ мэдчих ёстой. Амьдралд ингээ хүн юу гэдэг вэ?
байнгын одоо аз завшаа яадаг тийм өгдөггүй хаяал өгдөг. Та энэ хаяа орж ирсэн зүйлсүүдийг аюул сайн ашиглаж явах нь хамгийн чухал юм шиг гэдэг үзэр энд гарч иж байгаа юм аа. За 3 дахь нь 10 сава. Юу яагаад байгаа юм биш үү дээ. Ч одоо нэг айгүй олон юм зэрэгс давхцаа дээр нь та бас өөрөө тийм тайван байж чадахгүй айгүй төвөгтэй байгаа юм шүү дээ. Энэ хэвчээ сонгосон хүн та стен оны амьдралын төлөө зүтгэж штэ. Тэгэнгүүт яг тэр чинь үнэлж байгаа хүн аюу бас ховор байгаа юм биш үү дээ. Битгий өөрөөрөө хингэлтэй. Зүгээр сайхан юу яалаа гэж штэ. Зарим зүйлсийг болох юм бол хийх нь хий, өөрийгөө жоохон хайрал заяа. Тэгэд хүмүүс энийг үнэлэх одоо хүмүүс энийг үнэлэхөө хүмүүст бас заавал тийм одоо бие үнэлүүлэхэд яг шаардлага байхгүй гэдгийг аюу сайн ойлгоорой гэж үл гарч байгаа юм аа. Тэгэхэд бол зөвхөн таныг ойлгох хүмүүс гарч ирнэ. Эсвэл одоо ойлгодгүй хүмүүс энийг сайхан ойлгоод гарч ирэх юм байгаа шүү заяа. За энэ сард бол ерөнхийдөө бол таних одоо сэлэмний хатан тийм дайчин бие дасан сайн байх бөгөөд өөрийг илүү сайн хайрлаж өөрийнхөө шийдвэрүүд гаргана. Тэгсэн төлөө зөндөө сайхан ажил хийж одоо сайн суулжуулах болно. Ажил төрөл тал дээр бол аюул сайхан юу болно? Сонголтууд төлөвлөлтүүд их хийн. Тэр төлөвлөж аюул зөв байх учраас бас сайн өвлийн үрийн ажил сайхан орж ирнэ. Хосын харилцаа тал дээр бол зарим токсик харилцаа яадаг юмас ер нь салах баг. Энэ ч өөрт нь илүү тийм амар байх юм байна гэж л гарч иж байгаа юм аа. За, сахиусан нэг рүү тань харин энэ сар одоо юу зөвлөж байна? Харцгаая. За юу яана та яг өөрийгөө илэрхийлж одоо өөрийгөө юу мэдэрч чинь юу хиймээр байна те юу хүссэн тэрийг илэрхийлж зүг илэрхийлж гаргаж сурмаар байна. Энэ хүсэл сонгосон хүн та бүх юмаа дотроо залгаа яваад байна. Нулимсаа цаашаа залхилаа гэдэг шиг юм яваад байна. Та өнөөгөр биш та том төдтэй хүн зүгээр өөрөөсөө ингэ юмаа хийгээд явцгаа битгий өөрийгөө одоо дотроо цаашаатай зүгээр сайхан юмаа гарга шүлэг бичдэгсэн жөө, зохиол бичдэгсэн жөө, эсвэл зураг зурдагсан жөө, яг дотроо юу гэдэг чинь тэрийг сайхан ямарваа нэг зүйлээр гаргаж сургах нь одоо тэнд нэн яралтай хэрэгтэй байна гэж л гарч байгаа юм аа. За харин одоо таны энэ сарын одоо энерги ямар хөө байна харцгаая. 2 сава. Яалтчгүй бол сонголтын сар байх юм. Хувь тавилан заримдаа юу гэдэг хүнийг одоо юу гэдэг сорилдог, сонголт өгдөг. Одоо энэ ажлаа бол эсвэл энэ ажлыг хий, эсвэл наа хүнээ бол эсвэл энэ хүнтэй нийлтэй, эсвэл зүгээр ингэ яваа. Яг нэг одоо эхэндээ чи бол ажирлыг мэдэхгүй. Гэхдээ үр дүн сайхан байх юмаа гэдэг. Тэгмүүд хүн боддог. Зарим нь зөв сонголтыг хийн, зарим нь буруу сонголтыг хийн. Мэдээж аль аль нь өөрөө шийддэг. Зөвхөн байдаг ч гэсэн. Гэхдээ эцсийн үр дүндээ хувь тавилан бол яг одоо зорьсон юм ал авдаг гэх юм уу? Энийг чи бүтээ, энийг бүтээж чиний амьдрал сайхан болно. Үгүй бол хайр нарай байхгүй шүү гэхээр ордог учраас ер нь жоохон энерги салдаж гисэн бас хувь тавилангийн юмуд орж ирэх байх шүү. Бас сүүлд нь би яг тэгж үйдэг сонголтууд бол гарч ирэх байх. Гэхдээ би тэрний битгий хайхаараа заяа. За ингээд одоо 2 дахь хөзөр манд дууслаа. Хөзөр дэлгэн талсан одоо лайк дараарай. Share хийгээрээ subscribe дараарай. Донешн маш баярлалаа. Мөн одоо гүйлгэний хөтгөн дээр юу хийхийг хүсэж байгаа зөвлөлтөд байдаг. Энэ тэмцээний төвшөөр хэрэгжил сайхан манифест хийгээд загварлуулж өгөх болоо. Тэгээд та бүхэн минь ямарваа нэгэн асуулт асуумаар хэцүү байгаа одоо үзэж байгаа бол та бүхэн Facebook болон Instagram-аар холбож болно. Мөн ингээ байнгын стрестэй хэцүү нэг тавьшдахгүй энерги хэцүү байгаа бол та бүхэн энерги зөвлөг Oracle давсыг сануулж байна. Ердөө 10-20 минут давсдсан дөрөв 10 минут туслахыг гадчих аюул сайхан тавьшаа гойлоо гарч ирэх байна. Та хамгийн сүүлд нь юм билээ. Дотроо юу мэдэрч чинь тэрийг маш сайн гаргажээ. Нэг тийм дээр үеийн эрг хүн зүрхэндээ хөлдөлдөг байхгүй. Дээр нь та үгүй эмхтэй юунда одоо тийм сонин ирчүүдийн тийм шинээс ирчүүдийн подкаст сонсоод байгаа юм. Борж үзье. За одоо тэгээд та хамгийн сайн хүмүүсээрээ одоо 3 дахь хөзөрлөгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань 1 сава. За хөзрийг ажиглал бол одоо нэг өмнөг те мод зооцсон. Тэр мод нь сайхан ургацсан. Тэгээд тэрэн дээр нь те одоо навч сайхан дээрээ шуу сайхан баясаас асууж байна. Энэ сар ерөнхий маягаар их тийм нэг гоё шин юмны ихэл болсон. Шин юмны бас одоо урган болсон те гоё сар бол нэг байх юм байна. Нэг сар бол өөрөө цэвэр итгэхэд шинэ итгэхэд өмнө шин одоо гоё
амьдралыг харах үнцээ ба за тэгээд нэг шинэ бас гоё болгох гэсэн тийм зорилго бол агуулдаг байгаа юм. Тийм учраас энэ сар таны хувьд бол нэгдүгээр аюул тийм имийг өөдрөг байс эхлэх гэсэн. Бас имийг өөдрөгөө гоё ингэ дуусгах гэсэн. Тийм эрмэн одоо хүсэл эрмэлзлээр дүүрэн одоо сар бол байх юм байна гэж бол нэгт гарч иж байгаа юм. За хоёрдугаарт ийм байгаа юм. Та ингэж нэг сав хардаа аюулгүй тийм орчин байгаа үз. Юм дээр битгий өөр юу яа. Одоо амьдралын сайхныг зүгээр сайхан мэдрээ. Урам юмнаас аваа тий. Яг юу ингэ бүтээмээр байна. Яг юу ингэ гоё байлгамаар байна. Тэрнээсээ сайхан урам авч юм хүмийг хий гэсэн хөзрөл энэ төр явж байгаа юм. Битгий өөрийгөө одоо яана нэг юмнаас битгий одоо бараг л хүссэн юм болчих сайхан биелсэн тийм сайхан сар бол гарах юм байна. Бас нэг зүйл. Шинэ сар гарч ирж байгаа. Тэр шинэ одоо нэг саваа гарч байгаа учраас одоо нэг шинэ одоо хүсэл эрмэлзэл. Яг нэг энийг хүсье, энийг болгоё гэдэг. Давхар хүний энийг хүсэж хэлж чинь. Юу гэсэн үг гэхээр ер нь нэг ойрын хэдэн сар нэг юм хичээнээсээ гарч байгаа баав шиг байсан бол одоо хичээнээсээ гарч байгаа баав шиг бол одоо байх юм байна. Юу гэсэн үг гэхээр ирч хүчтэй золбоолог энерги хүртэл солигдоод илүү тийм дайчин шийдэмгий уур хуцаартай ч юм уу те. За дуу хуцаартай гэх юм одоо муухар биш. Өөрөөрөө сайн хамгаалдаг, өөрөөрөө юм болгох гэсэн талаар аюул сайхан тийм дайрдаг одоо байх юм байна гэж үл энэ дээр одоо гарч иж байна. Тэгээд цаашаага ингэ харавал юу байгаач таныг бурхан цаанаас нь одоо ивэж юм. Ямарваа нэг шинэ харилцаа, ямарваа нэг шинэ зүйлсийг, шинэ ажлыг эхлүүлэх бол тэр чинь аюул сайхан гац зэрэг сайхан явчихна. Ер нь юм хүмүүс битгий айгаараа, битгий эргэлж тань гэзээрээ зүгээр л дайраад орвол тэгэл дайраад л орно гэё. Тэгэхгүй бол ойрын хэдэн сар энэ үзэр сонсон хүн та нэлээд бас айдтай, эсвэл хэмжүүл яадгүй гэсэн маягтай яваад байна. Болохгүй. Харин бүр тэрцмаа ер нь энтэй яавал ажиглах юм, яавал бүр гоё болох юм, яавал энэ тийм гэдээ сайхан мэдээ явах нь аюул чухал байгаа юм а гэдэг хөтөр энэ дээр гарч байгаа юм а. Тэгээд хамгийн сүүлд нь нэг юм ихэлт юм байгаа юм. Зүдэргэнээс сална. Нэг савааны хамгийн чухал бол зүдэргэнээс сална. Зөрөөд одоо ямар нэг хийхтэй гоо тийм урам зоригтой аюул сайхан бол байх юм байна. За, ерөнхий юм харин одоо энэ сарын одоо ажил карьер тал яах нь харцгаая. 4 сэлэм. За, ястаа харин юу яах вэ? Нөө гайчгүй, гавьяачгүй гэдэг шиг ерөнхий бүх зүйл бол аюул тийм тайван байх юм байна. 4 сэлэм хардаа одоо нэг сэлэм дээр нэг хэрэг одоо унтж байна штэ. Аюул амар амгалан тайван унтчих юм гэсэн аюул сайхан байд шин. Бараг л хорхирч ах шиг бай тээ. Юу яана? Ингэнэ. Ерөнхий юм хүмүүс сайхан бүтээд ирэхэр хүн тайвширдаг да. Тийм сайхан сарал байх юм байна. Тэгэхгүй бол энэ хүсрийг сонсон хүн та за ер нь он гарснаас хойш ястаа 1 сард мэдүүлээ 2 сар шанаадуулаад 3 сард ихтүүлээл юм тастай нөгөө тийм амьдралын амьдрал яваад дэжтэй гэдэг дээрээ та яваадсан байна. Тэгвэл энэ сар хайрцангуй яг тэр талаараа тайван байх юм шиг байна. Ерөнхий юм бол сайхан бүтээд гэдэг амьсгаа авдаг та хүн. Яг тийм үедээ амьсгаа авах тийм сайхан үе чинь бол одоо энэ сар бол сайхан ирж байгаа юм байна. Нэгдүгээр, хоёрдугаарт одоо өөрөө чинь хийж байгаа ажил төрөл яд гэдэг чинь үр дүнгууд өгөө эсвэл туслах хүмүүс сайхан гарч ирээ те. Тэгээд нэгдүгээрээ өөрөд ирэхэд сэтгэл санаачсан сайхан амраа тайвшраад юм хүмүүс ч гэсэн тийм яана нэг их юм бодохгүй. Одоо өмнө нь бол ингээл яана нэг авиг тийм хэтрүүлэн боддог байсан бол тэр нь ч гэсэн цаацсангуу гайгүй болоод за тэгээд бүр өөрөөрөө сайхан ингээд ангаагаад одоо юмдээсээ итгэл аваад айгүй сайн сөхөөлөл болно. Тэгээд хамгийн чухал нь гэвэл юмыг байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэднэ. Юу гэсэн үг вэ гэхээр одоо 4 сэлэн бол юугаас 50 байгаас алдаач бай, онооч бай, ямар нэг тусад гараад ирэхээр юу гэдэг штэ. Хүн тайвширдаг штэ. Тэгэхгүй бол туулж гарчихгүй болохоор ингээл заваад идэг штэ. Тэгвэл одоо юу юм одоо тэгвэл яана гээл. Зарим хүмүүс тариа тарилгач юу болдог вэ? Тэгээд тариа тарилгач тэгэл өвдөд дуусна тэгэл дуусчих лээ. Яг тэр шинэ гэсэн доо таны амьдрал зарим зүйлтэй бол энэ сар жоохон нүүрсүүл хэрэгцээ гарна. Гэхдээ тийм богинохон зүйл гэхдээ тухайд бол их мэдэнч
одоо санаа зовлон төрүүлнэ. Гэхдээ тэгэл дуусал зөөрөхгүй. Нэг тийм айхтар пактлан яана энийг гэх юм байхгүй. Зүгээр сайхан явчихсан байна. За яа. За нэг ийм дөрвөн сэлэм бол байна ажил төрөл тал дээр. Харин хамгийн чухал нь гэвэл өөрөө өөртөө хайртай байгаарай. Ажил төрөл бүтэж байгаа ч гэсэн бас хажуугаар таны бас эрүүл мэндээс чухал шүү. За яа. Тэгэхээр өөрөөсөө хайрлаарай. За 3 дахь өдөр. Нэг зоос. Юу яах юм шиг байна. Энэ хосын харилцаа ер нь хүн яадаг гэдэг юм тал дээрээ та юу яах вэ? Энэ сар шинэ хүмүүстэй уулзах бас тийм шинэ харилцаа эхлэх юм бол байна. Гэхдээ энэ давуу тал нь гэвэл нэг зоос. Яагаад гэвэл удаан хугацаанд айгүй сайн гэсэн. Тэгэхгүй бол энэ үсээ сонгосон хүнтэй заримдаа айгүй дажгүй хүнтэй уулзлаа гэдэг чинь тэр нэг тийм хурдан болоод хурдан дуусдаг ч юм уу. Эсвэл те айгүй дажгүй хүн байлаа гэхэд тэр нь боцоос нөр хүмдэг ч юм уу. Нэг зоос давуу тал гэвэл яг бүх юм байгаагаар байхгүй. Зоос үнцэнтэй. Гэхдээ хүнд тэгээд болоо. Өөр байхгүй шүү дээ тийм. Одоо сэтгэл шиг эрттэй биш, саваа шиг тийм бас одоо галбал үргэлцэхгүй. Зөвхөн л байгаа байж байгаа. Юу гэсэн үг гэхээр урт хугацаанд айгүй дажгүй байж болох харилцаа заавал гэхээр хайр мэд биш. Найз төгч гэдэг юм уу, эсвэл ажил төрлийн хамтрагч гэдэг юм уу. Тийм харилцаа бол эхлэх бүрэн боломжтой юм бол одоо эхлэх байх шүү гэдэг хөзөр ядах гэж байгаа юм. За тэгээд цаашаага ингээ харуул юу яа амьдралын одоо амьдралыг одоо шийдвэр үзэхөөс гарах. За тэгээд одоо юм ингээд хосын харилцаа юм уу хүмүүсийн харилцаа дээр болчоосэй гэсэн зүйл нь айгүй сайхан болоод. За тэгтээ болж тэгтээ тийм токсик биш. Яг тийм зөөлөн сайхан болж бүтээ тий. Одоо нэг тийм сайхан гоё болцоод аюу сайхан нийлж мэлээд тийм сайхан өрөөгөө бол одоо тогтвортой байдал бол орох байх гэж байгаа юм. Яагаад орох вэ гэхээр энэ төсрийг сонгосон хүн та ийм сайхан амьдралыг зөндөө их хүссэн байна. Тэр хүсэл чинь одоо энэсээ сайхан биелээд одоо happy ending рүү бол одоо happy ending-ийн нэгдүгээр шат бол одоо орох гэж явж байгаа юм аа. Нэг юм бид нар юу гэдэг чинь эхний үрхтэр тий одоо нөгөө Чанжиг барилгын компанийн чинь яаж шамнууд бид нар яаж тийм жаргаж үздэг үлээ. Тэр шиг одоо юмыг хараад ийм байна тийм ингээд одоо сайхан юм болж байгаа гэдэг одоо тогттой сайхан байдал орж байгаа. Одоо нэг юм нар үзэндээ гэдэг тал руу бол таны амьдрал таныг сайхан оруулах юм байна гэдэг хөзөр эмзэгч байгаа. Гэтэ хамгийн дажиг гэвэл байх аюул байхгүй. Одоо бас юм яг харагдаж байгаа шиг би тийм одоо гадна гайгүй дотроо тийм явдал бүтггүй ч юм уу тийм биш. Яг дажгүй үйл явдлууд, дажгүй эхлэлүүд одоо явах юм байна гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм аа. Ийм байна. Гэхдээ юу яахгүй шүү. Тийм хурдан үйл явдал болоо хурдан суухгүй шүү. Зоосны усуултаа чи юу? Удаан магадгүй сарын хэд хэлсэн бол сарын сүүлээр нэг ч юм уу те. Жохоо удаан үйл явдал болох магадлал байгаа юм аа гэж бол гарч байгаа юм аа. За одоо таны амьдрал одоо аз завшаа их байна уу? Эсвэл боломж бололцоо их байна уу? Эсвэл жоохон аюултай янз бүр байна уу? Одоо төлөө харцгаая. За 7 зоос. Харьцангуй тайван байж нэг их юм дээр сандрах юмгүй гэж байна. 7 зоос ч өөрөө юу байхгүй. Одоо тайван байдал тэгээ одоо юу гэдэг юм. Бүх юм ингээ бүтэж нүгээ харахаар нэг бүтггүй юм харагдаг штэ. За тэгээ яг бүтггүй юм шиг харагддаг хэрнээ. Тэгээ яг ингэ бүх юм бодод үзэж бүтчихэд. Яг тийм үйл явдал энэ сар жоо зөндөө болох шүү. Жохон хямрахуус тийм яадаг гэдэг үлээг үлддэг. Юмнууд жоохон болно. Гэхдээ том зургаар аюу сайн явах учраас ерөнхий жижиг одоо сэтгэл зүйн тал дээр аюу өөрөө тийм тайвшруулж гоё байх хэрэгтэй шүү. Ер нь өөрөөрөө сайн бас хайрлаж байгаарай. Өөртөө жоохон амралт өгж байгаарай. Бүх юмыг одоо тийм сайн талаас нь харжээ. Тэгэхгүй нэг хэсэг сонгосон дандаа сүүл хэдэн сар ингээд багцаар байгаа жоохон муу талаас нь эрс талаас нь их тийм хардаг болсон юм уу гэдэг хөзөр нэг тэн дээр гарч байгаа юм. Хоёрдугаарт юу яа? Нэг саваа өөрөө гарлын үзэр. Ерөнхийдөө бүхцэд хурдан болдог нөхч гэсэн яг гой үр дүнгууд нь жоохон сүүлж харагдаж магадгүй шүү. Юу гэвтэй үр тариад усалж зөндөө босод дараатай гой урддаг штэ. За тэгээ ургаа яг үр жимс өгтлөө бас дахиад зөндөө урддаг. Гэтэл төвчрэгүүд үл яах вэ? Тэгээд түүхэж жимсэд юм штэ. Яг тэрэн шиг одоо гой үйл явдал зөндөө болох ч гэсэн яг гой үр дүн жоохон сарын сүүлэр ч юм уу гарах магадлал байгаа учраас юм хүм дээр бити их яараа гэдэг дүрсрэн дээр гарч байгаа юм аа. За харин одоо ажил тал дээр бол хипранкгийн хамблаа. За юу яана? Ямарваа нэг хийхдээ нэг тийм хүний доор хүнийг тахгүй яг өөрөөр явна.
Нэг юм гоё үүдээ. Уг нь би юу яадаг л да. Одоо үнний ярьдаг л да. Даанч хүмүүсд ихтэй юм аа гэдэг. Нэг гэсэндээ юу гэсэн үг. Та өөрийнхөө толгоогоор өөрийнхөө юмар явна. Та уг нь аяг тийм зүс толгойд цайтай тийм дажгүй хүн байна гэвэл байна. Даанч та өөрөөсөө итгэлгүй одоо хүн найдаг ч юм уу тийм тэнийг үйл явдал босос болоод та одоо хиймэрл ундаа суул нэг л жоохон явцгүй байгаа тийм. Үгүй одооноос харин өөрөөсөө итгэлтэй гоё явна шүү. За юу. Тэгж амьдрал дээрээ илүү дажгүй болох юм орно. Тэгээд хардаа доор нь түр аваад танд яг үүндээ одоо байх амьдрал дээр байж бүх гаргалганд байгаа. Зөөр зориулоод хийгээчэл гэдэг хөзөр одоо энэ дээр бол танд хэлж байгаа юм аа. За гурав дахь нь нэг зоос. Дахиад орой зоос гэнэ. Шидтэн. Яалчгүй хосын харилцаа, хувийн харилцаа хүн тал дээр дажгүй болоё гэдэг зүйлд танд бас суралцах ёстой зүйл бол зөндөө байдаг юм байна. Бас яг ямар харилцаа яаж ивэл гоё гэдгийг та одоо тодорхойлж гэж байгаа юм. Шидтэн маань өөрөө хоёр дахь. Нэгдүгээр одоо юмыг манифест хийж гоё болгож хөтөж үр дүн гаргаач гэдэг. Одоо оюутан хүн чи яадаг вэ? Хичээлээд сайн хөвлөөс харуулж үр дүн гаргадаг. Яг тэр шиг та бас ямархуу гоё зүйлийг яаж ингэ байвал гоё гэдгээс манифест хийж төвлөр. Хоёр дахь нь одоо юу? Сурагч. Яг энэ харилцаа бусдаас болон өөрөөсөө хийж байгаа зүйлүүдэд сайн суралцаад үр дүнгээ гаргаад сайн явбал танд аюул сайхан тийм үр дүнүүд бол гарах юмаа гэдэг үзэл бол энэ дэр одоо сайхан гарч байгаа юм аа. Тэгээ хардаа 3 өдрийн 2 аюул тийм юу байгааз одоо шаргал сайхан хүрээнүүд байгааз юу гэсэн үг гэхээр энэ сар бол аюулсан сайхан танд одоо Аз зэвсэн сайн сар юмаа гэж байгаа юм. Тэгээд байгаль их тэгээд түлхүүр яг хамаг юм дээр ингээд болгохдгийг төвлөрөхөд бол Аз зүлхний сайхан ивэ хүчээс эр хүн зөрөгтэй бол чон яа гэдэг үлээ. Тэгээд хүмүүс эсэж битгий чацаалдаг чигтэй яриад дээ. Наа чи хүмүүс юм чинь гэдэг. Тэгвэл нэг зүй ингээд сайхан яана. За ерөнхийдөө харахад бол энэ сар одоо бүх юм аюул сайхан гоё шинэ гоё юмны эхлэл сайхан явна. Гэхдээ үр дүн жоохон удаж гарч ирнэ. Ажил төрөл тал дээр бүх юм тайван бай, бүх юм тайхан сайн бүтэн. Тэрэн дээр аюул сайхан бүр сайн хөгжүүлээ бол төвлөржүүлээ бол аюул сайн. Хосын харилцаа тал дээр бол гоё юм эхлэл явж байгаа ч гэсэн та тэрэн дээр өөрөө сайн суралц бас ямар хуу байвал гоё гэдэг сайхан тодорхойлоор гэж гарч байгаа юм аа. За харин одоо сахиусны тэнгэрийн юу зүйлсэн байна? Одоо харцгаая. Энерги хамгаалал эдгээ. Яалтчгүй нэгдүгээр энэ үзэл сонгосон хүн та эдгийг шинжлэхтэй. Гэхдээ хүний эдгээсээр хагаад хүний төлөв явсараад өөрөө аюул тийм ядраатай. Энэ бол болохгүй. Бас төвөгтэй зүйл. Тэрний өөрийгөө хайр, өөрийгөө энерги эдгээ, өөрийгөө гоё байлгаарэ гэдэг хөзрийн дээр гарч байгаа юм аа. Юу яаж байгаа юм? Нэгдүүлээ. Хэрвээ та энерги байнгын ядарсан энерги дотор ингэ хэцүү байгаа бол та бүхэн энерги цэвэрлэг Oracle-аас санал болгож байгаа шүү. Нэг л одоо ердөө нэг үетэй хэрэглэж үзэхэд аюул та сайхан болох нь авчцаа юу. Тэгэхээр бусдын зүйл гэвэл өөрийгөө сайн амрааж өөрийгөө хайрлаж байгаа хамгийн чухал юм шиг гэж гарч байгаа юм аа. За одоо юу яана? За харин энэ сар таны энерги ямар хөө байх нь одоо харцгаая. 4 сава. За өстө ёндоо баяр үргээ зүгээр. Юу яана? 4 сава бол одоо тар өдөр ингэ хийж явж байгаа хамгийн ихний одоо баярын өдөр гэдгийг. Тэгэхээр энэ өдрөө сонгосон. Энэ сар бол та аюул тийм энергийг аз жаргалтай сайхан юм бүтсэн 9 шидэн сайхан хад зэвэлсэн аюул сайн сар бол болох юм байна. Бүх зүйл дээр бол аюул ажгүй байх учраас одоо зоригтой сайхан юм хийгээд үз. Тэгээд хамгийн гол нь одоо гэр бүлээ марч болох гэдэг шиг мэдээж ингэ юм хийхээ ажгүй бас давхар баярлалаа гэж бодсон хүмүүсээ баярлуул хайртай гэж одоо хайртай гэж хэлэх хүсэж байгаа хүндээ хайртай гэдэг ихэл одоо илэрхийлтэй. Яа гэдэг жоо хайрцсан ч зүгээр шүү дээ гэдэг шиг амьдралын сайн сайхныг өөртөө болон бус хүмүүс аюул сайхан мэдүүлээрэй. Ягаад гэвэл энэ сар таныг бол аюул сайхан аз зэвсэн ивэн таач усраа азаас айх одоо юу яга явна мэдүүлээ. Ашлаа сайхан явах юм байна гэж бол энээр гарч байгаа юм аа. За ингээ 3 дахь өдөр манд дууслаа. Хөзөр дэлгэтүүн таалцсан бол одоо лайк дараа шеэрээс subscribe дараа мэдээж маш баярлалаа. Мөн одоо юу хийхийг хүсэж байгаа хөзөр одоо donation явуул юу хийх гэсэн хөлтөд юу нэг төмжил бившээ өөрөө тэр чинь сайхан манифестигээ ерөөлөх болоо. Тэгээ та бүхэнд хамгийн их сонирхсан ерөө мөн та бүхэн одоо танаа дотор үзэн байгаа бол та бүхэн Facebook болон Instagram-аас холбогдорой. Мөн байнгын стресстэй их зүйл хөвгтэй байгаа бол та бүхэн энерги цэвэрлэг Oracle авч ирэхэд үзээрэй. Ердөө 10-аас 20% одоо давсуусан дороод 10-аас 20% бишгээ гаргаж ирэхэд аюул сайхан тавьшаа гараад ирсэн байгаа шүү. Та хамгийн сүүлд нь нэг юм хэлье. Амьдрал
ад жаргал хайр дээр тогтдог болохоос биш амьдрал гүрэлт дээр тогтдгүй юм а гэдгийг наад ясмахандаа аюу сайн ойлгоно. За юу. За одоо ингээд дахиж ийм сонио хоцрохгүй одоо цагтаа видео хийж гин. Тэгээд та бүхэн хамгийн сайн санаа өгсөөрэй. Дараагийн үзүүлэлт бэлтээрээ уулзъя.